I was just calling you. Yo, man, so. Yo, мен чи хийсэндээ хүүрдэг, эсвэл хийсэнгээ үүрдэг, том зэвсэгнүүд дүүрдэг. Яон. Камера авч байна шүү дээ. За ямар энэ даа? Сэтгэл гоё байна оо. Тайван байна. Боцноос. Тэгээд байвал таныг хэсэж. Та сэтгэл хэрэг биш. Гоё юм. За ингээд нэг ийм бүрэлдэхүүнтэй гаргаж өгч байна. За юу яцхан тэгээд юу ч гэсэн чекин хийлгүүлээд одоо онгоцоо үлээгээ сууж байна. За тэгээд энэ аялал одоо хаанаас ихсэн бэ гэвэл өмнө жилийн одоо 9 сараас хойш одоо би найз зөвхөнтэйгээ хамт зориод шидэд ирэхэд бол ихсэн байгаа. Тэгээд эхлээд бол мэдээж зуучлан газар мазар хайж явсан. Дараа нь хилний оноо шаардагдсан. Хилний бэлтгэл суусан. Тэгээд чинь тэгэл юу нэ сургуулиуд руугаа аплай хийсэн, хүлээсэн. Тэгээд тэрний дараа сонголт хийсэн. Тэгээд төлбөрийн асуудал, тэгээд визний асуудал гэл асуудал бол маш их байсан. Гэхдээ ер нь бол болохгүйгээс нь болох хүртэл найз зөвхөнтэйгээ ер нь бол зүтгэж одоо ингээд өнөөдөр би одоо Солонгос улсад мастраар олон улсын худалдаар ер нь хамгаалах гэдэг ингээд явж байна. Тэгээ ер нь бол хайртай хүмүүс чинь дэрэгдэж байхад бол юунаас ч битээ шантар. Тэгээ болохгүй зүйл байсан ч болгоно гэж зүтгээд үз. Эхтэй хүнд нэг тийм зан чанар байх ёстой гэж би боддог. Тэгээд яг тэрний хаард ингээд аваа гараад ирсэн байхад ямар гоё байдаг тэр мэдрэмжийг ер нь хүн ер нь над жаргалтай мэдрэмжийн төлөө л амьдардаг гэж би бас ерөнхий бас хай боддог. Яг тэр мэдрэмжийг одоо мэдрээ сууж байна. Тэгээд влог дээр болохоор би одоо юу гэдэг янз бүрийн үг тэ янз бүрийн бэлдэж ирдэг. Тухайн үедээ сэтгэл санаа ямар байна, сэтгэл зүйн ямар байна, тэг юу ямар байна, яг тэрийгээ шууд яриад явдаг. Тийм болохоор алдаа оноотой зүйл байвал тэгээд яг ойлгоцсон үз. Тэгээ юу ч гэсэн одоо Солонгос явж байгаа учраас ер нь бол влогоо ер нь бол сайн хийн. Манай найзууд бас айгуу сайн үздэг учраас влогоор сайн гэж бодож байгаа. Тэгээ бас TikTok үзэгчдээ бас влог хийдэг гэдгийг бас харуулад ер нь бол YouTube бас гоё ашиглаж явъя гэсэн бодол бол байна Солонгост. Тэгээд 7 өдрийн дараа манай найз зөвхөн араас ирнэ. Тэгээд бид тэр ихэд бол хамтдаа явж байгаа. Манай найз зөвхөн мультивизтэй болохоор асуудал байхгүй. 90 очин байж болдог. Тийм болохоор ер нь бол хамтдаа учраас бүх юмыг одоо тэндээс бид хоёр ингээд хамт шинээр одоо тгээс эхлэх гээд байж байгаа. Тэгээ мэдээж хоёулахнаа бол энэ амжилтанд одоо амжилт ч яг ер нь энэ амьдралыг туулахд бол хэцүү. Мэдээж ар гэрийн тусалцаа, хайртай аав ээж минь, хайртай эгч минь, гурван дүүнэрийн минь тусалцаа. За манай хайртай хүний маань гэр бүлийнхэн хүртэл тусалцаа. Тийм маш өндөр их байгаа. Тийм учраас тэр хүмүүстэй бүгдэнд нь талархал одоо зүтгэхээс өөр аргагүй. За тэгээ одоо юу ч гэсэн би нислэхээ үлээгээ сууж байна. Тэгээд Солонгост очиод юу ч гэсэн хэдүүлээ тэгээд уулзцгаая да. За юу цаана энэ чондоо юу ч гэсэн бууцсан. Тэгээд автобусныхаа тикетийг бас авцсан. Тэгээд би болохоор Яксу сташн руу явж байгаа. Тэгээд автобусны тикет бол 18,000 вон л гэдэг юм байна. Тэгээд 3-ын биеэс бичлэн гэсэн болохоор 3-р гейт руу явж байна. За юу ч гэсэн автобусанд суучлаа. Тэгээд автобус нь гоё автобус байна. Томч.
юу ч гэсэн Yakuza Station гэдэг дуудана гэсэн тэгээд тэгэхээр л би ундаа тэр хүртэл солонгосыг сонирхол явууллаа. За юу яцхан. Тэгээд өчтөр ирээд ахын дээр ирчээд ерөөсөө ачаа мачаа янзлаад тэгээд эрт амарсан ядарч болохоор эрт амраад ерөөсөө бичлэг хийж чадсангүй. Тэг өнөөдөр юу ч гэсэн өглөө сэрчээд жоохон байр хайжаа. Тэг өдөр ахтай хамт айл өгсөлчээл одоо саамжил руугаа явчихлаа. First time is 맛있어요. 아이. манай гэрээ доор байдаг. Манай гэрч байх те манай ахын гэрийн доор байдаг. Фракбур гэдэг энэ айгуу дагуу газар. Манай хайр ус нэших орж иддэг гэсэн. Тэгээ одоо шалгаад үзье. Махан зөөнө. Энэ банан амар зөөнө юм шиг. Бараг Атенос шиг үнэтэй чинь. Гэтэ махан бүр арай илүү гоё амттай юм. Нෝнэг их хамт шарсан. Оёс сан. Энэ шалтай. За юу яцхан guys. За одоо ч өглөөний нэг хэлж байгаа юм. 8:30 болж байна. Сургууль руу анх удаа явах гэж байгаад. Үүссэн. Ахыхаасаа гараад одоо метро руу суунда. Эндээс 3 дахь шугам 6 дахь шугам руу гайхан байдаг. Ахыхаас тэгээд үүс 3 дахь суугаад тэгээд манай сургуулийн буудлал 9 дэх шугам дээр байт юм байлээ. Яг 3-аас 9 рүү дамжина гэсэн үг. Тэгээд үүсээ өглөө. Сод ингээд явж байна. Ингээ анх удаа хичээл рүү явж байгаа айгуу бодлож байна. Сургуулийн бас кампусыг ямар байх вэ гэсэн бодлоос амар их төрж байна. Тэгээд юу ч гэсэн одоо хэмдэ ирээд 3 онцлоо. Тэнгүүд энэ ард бас айгүй амар тасцсан бэ. Одоо чинь энэ метроны ингээд бодлоо айгүй тасцж байгаа юм уу. Тэгээ юу ч гэсэн сургуультай явж байгаа. За юу ч гэсэн сургууль дээр ирсэн. Тэгээд сургуультай танилцаад юу ч гэсэн ингээд явлаа. Тэгээд эхлээд яг юу хийхээ идэхгүй байсан болохоор тэг яг над руу нэг мэйл явуулж байгаа одоо тэр тухайн одоо манай тэр мастер спорт тим болно тийм спорт тим нь над руу болон зөндөө мэйл явуулсан л та ингээд студент ингээд ID ингээд нээгээд ингээд чи ингээд өөрийнхөө ингээд schedule те цагийн үеэр ингээд харна шүү нэ тэгээд үүссэн семестр нь 3 сарын 3-нд эхлэн гээд хэлсэн байсан учраас би юу нь бол 3 сарын 3 за ирэх ёстой байна. Тэгээ юу ч ямар нэг тийм opening ceremony эдэр шиг юм болох юм болов гэж дотроо бодсон. Тэгээд бас нэг танилцуулан маягийн юм introduction action юу нь явах юм байна. Ингээд сургууль муулаа танилцуулах юм байна гэж бодсон ч ерөөсөө ямар ч тийм хүн бол байхгүй юм байна. Огт тийм байхгүй юм байна. Тэгээд яг за сургуулийн кампусын талаар яг first impression бол үнэхээр амар том байна. За энэ зүгээр нэг дүүрэг тэр чигтээ манай сургууль гэсэн үг. Ерөнхийдөө бол зүгээр л аимшигтай том. За 101 гээд барилгаас хойшоо ингээл 300 400 хүртэл
дандаа ингэж манай одоо энэ авийн одоо сургуулийн байрнууд гэсэн үг. Дандаа хичээл ордог. Тэгээд ерөнхийдөө бол миний хичээл бол дандаа энэ 303 гээд байрлах дээр нь 4-5 давхраар нь ерөнхийдөө бол ордог гэж тэгж байна. Яа нөгөө нэг олон улсын худалдаа харилцааных нь эсвэл тэгээд ерөнхийдөө бол энэ 303 байрлах нь бол ер нь бол энэ Чунангийн хуулийн сургуулийн ер нь бол байрлал юм байна. Тэгээд энэ дотроо ер нь бол гадаад оюутнуудад зориулсан тийм олон улсын харилцааны ер нь бол сургууль гаргасан байна гэж би ойлголоо. Тэгээд одоо яг бол би бол яг одоо энэ байрлагын 7 давхарт ингээд зогсож байна. Тэнгүүд ингээд 6 давхарт ингээд гараад ингээд хүмүүс ингээд алхаад байгаа байхгүй юу? Тэгээд ийш одоо би гараад одоо ийшээ алхвал яг хайч чи мэдэхгүй байна. Тэгэл юуцсан өнөөдөр ингээд ирснэх хичээлгүй болохоор сургуультайгаа ерөнхийдөө бол танилцаад тэгээд дараа нь яг нөгөө нэг тэр заастайхан давуу студент ID-гаа ерөнхийдөө бол портлаар нь сайтаар нь оруулаад тэг өөрийнхөө цагийн хуваарийг ер нь бол хараад мэдээд хий гэсэн юм бодолтой байж байна. Дүүцэн анхнаас тэгэл үнэхээр аимшигтай том. Аимшигтай том заа. За тэгээд юу ч гэсэн студент ID-гаа нээх гээд сайн нэг кофе шоп орсож тэр Wi-Fi gooш таарлаа. Тэгээд хайрхаа MacBook-ийг аваад авчихсан. Тэгээд MacBook-оор ерөнхийдөө л ямар нэгэн тийм лаптопоор л ер нь бол евро сайт руу орохгүй бол буцаар бол ер нь болохгүй шинжтэй. Тэгээд нэг Wi-Fi-тэй газар орж суугаад тэгээд яг суулгахаа энэ хэвд бас идчмэр юм юу вэ? Ямар хуу газрууд байна? Ер нь нэг сонирхоод үзье гэж юм бодлоо. Тэгээд суулгасаа гараад явж гин. Маа суул үнэхээр аимшигтай том байна. Тэгээд одоо ингээл тэр хавцаанаас юм уу? Тэгэл ингээл ерөөсөө ингээл тэр чигтээ манай сургуулийн одоо байрлагнууд за юу цаана тэгээд би сая Ганнам дүүргийн нэг real estate-тэй уулзаад тэгээ үйл хөдлөлгөөрийн газартай ерөнхийдөө бол манай Max шиг тэгээд нэг залуу нарийн гоё нэг агент нь гоё англиар ярьдаг гэж таараад бид тэр сая юм яриад тэг яг солонгосын юм бол яг үйл хөдлөлийн ер нь сайт нь яг яаж ажилтгийг тэр аппликейшнууд юу ямар их скам янз бүрийн юмуд байдгийг бүгдийн сайн надад хэллээ. Тэгээд үзсэн айгу worst team уулзалт ер нь сая боллоо. Тэгээд одоо болохоор ерөнхийдөө гэрийнхэн зүг явах гэж байна. Тэгээд шинэ сагаас одоо 3 дахь стейшн руу суугаад гэрийнхэн зүг явах гэж байж байна. За юу ч гэсэн би амар зяа гэж хэлдэг дандаа. Тэгэхдээ юу ч гэсэн бэлтгэлтэй орчоод гараад ирлээ. Тэгээд нэг өдөр нөгөө нэг day pass-аар нь орсон. 22,000 won гинэ. Kinda expensive for a student like me. Гэтэ яг зүгээр орчлоо. Нэг удаа ороод ингээ гоё сэтгэл санаагаа сэргээхгүй бол юу гэдэг ингээ байн нүг химнэлтэй нөө ми лайфстайл хэлц болохоор хийх болохоор аюу хэцүү байдаг. Тэгээд ерөөсөө 7 хоног баг хийв. 7 хоног ч арай болов баха. Тэгээд ер нь баг 7 хоног хийв. Тэгээд цаа яасан ч аюу гоё. Тэгээ юу ч гэсэн одоо дэлгүүр алхаж байна да. За юу өглөөний мэнд. За 8:30 болж байна өглөө. Өнөөдөр бол гоё өглөө юм нартай. Дуулах. Миний ер нь бол хичээл сонголтоор бол өнөөдөр бол би 3 хичээлтэй. Энэ бол хамгийн хичээлтэй өдөр гэсэн. Тэгээд үтсэн. Жохон expected байгаад байна. Хичээл юм их гоё санагдаад.
Би ч дэвтэр ном ерөөсөө аваагүй байгаа. Тэгээд сургуулийнхаа тэрээр очиод дэвтэр ном авъя даа гэсэн бодолтой. Тэгээ явж байна. Метро болж байна. За юу ийцхан сургууль дээр ирсэн. Тэгээд сая уучсан эхний хичээлдээ суулаад тэгээд эхний хичээл болохоор нөгөө нэг хичээлээ танилцуулаад тэгээд яг Монголд яадаг шиг хичээлээ танилцуулаад өөрсдөө танилцуулаад тэгээд ерөнхийд бол эхний хичээл дуусчлаа. Тэгээ өнөөдөр би бол 3 хичээлтэй дараалсан. Энд нэг завсарлагын цаг гэж нэг байдаггүй юм шиг байх юм. Хараад хахад тэгээд дөрс анги руу явж сайн нэг юм peach iced tea авлаа. Peach iced tea нь бол арай л different юм аас ялч залгуусан. Бүх юм л different. Тэгээд юучсан. Анги руу хараад суутгий. Бүх хичээл юм бол энэ анги бол ордог юм шиг байна. Тэг манай анги болохоор ер нь гадаад оюутнууд нь дандаа нэг ингээл анги ер нь ордог юм шиг байна. Яг кинон тоглож байгаа юм шиг. Кинон дотор орсон юм шиг санагдаж байна. Өөрөө гараад ирсэн чинь. Сая бас яг мэрэгжлийн чиглэлийн хичээлийн нэг багш хичээл цуугаад ir. Үнэхээр гайхалтай байлаа. Багш гадаад тавьчих. Тэгээд гараад ирсэн чинь гоё юм биш л гэсэн. За өдрөө л идэх чинь кафетерийн орсон чинь 19-с 2 хүртэл ажилладаг. Одоо л 2:30 цол 2 хаацсан байна. Тэгээд 7-Eleven руу орж ирээд first time trying Korean noodles in Korea. Систем сангамсалтай хямбап байдаг шээ. Йоо. Тэгээ юу ч гэсэн шалгацгаая. Чинхнээс сангамсалтай шээ. Амт мапгүй арай л өөр юм байна нэр. Биш үү нэг идэж үзээгүй гоо юм аавэ гээд ийм гоо юм авчлаа. Шалгая. За юу гэсэн өдөр нь үс өглөөний мэд. За юм 9 одоо өнгөрч байна. Би тэгээд гэрээсээ гараад одоо Ганнамд ирсэн байна. Тэгээд Ганнам яг ер нь бол амар божигнантай мөртлөө бүр бусад явгуудаас амар гоё юм байна. Яагаад гэвэл угаасаа Ганнам шүү дээ. Тэр одоо юу гэдэг трансфер хийж байгаа тэр займаа одоо юу гэдэг коридор гэх юм уу? Тэр хэсэгт битүү одоо баах ресторан орсон. Бусад явууд дээр нэг тийм хүн байд. Би юу н хараагүй. Ганна бол арай л өөр юм байна. Тэгээ юу ч гэсэн маш их хүн байлаа бас. Амар их хүн Ганнанд бууд юм байна. Ганнам руу явд юм байна. Ажил төрөл нь бол энэ л өндөр байх гэж бодож байна. Тэгээ одоо энэ бол ирсэн. Тэгээ би энд ирсэн зорилго нь болохоор
Ерөнхийдөө бол real estate agentтэй уулзах гэж ирсэн. Тэгээ энд нэг гайгүй short term байр олох бодолтой. Тэгээ энд ирсэн. Тэгээ юу ч гэсэн Ганнам иргэн тойрныг харуулъя да. За юу яцхан өсмөс ямар айрлцсан би. За тэгээ юу ч гэсэн сайн үйл хөдлөлийн газар ирээд тэгээд ерөнхийдөө сая гэрээ хийчлээ. Байраа айгу гоё локейшнтэй газар авсан. Жамшилт яг Lotte World-ыг яг ар хаваа. Тэгээ метроны буудлаасаа 2 минут хүрэхгүй юм уу? 2 минут л юм болоо. Эсвэл яа ер нь амар ойрхон. Тэгээд тийм газар юу ч айтайхан байр сонгоод авлаа. Одоо л яг амьдарч эхэлж байгаа юм шиг санагдаж байна. Одоо л яг бүх юм эхэлж байгаа юм шиг санагдаж байна. Сайхан аав ээж буян тэгэл сайн л явна л да. Мэдээж. Тэгэл ээж хоёр хаачих мартахгүй л амьдардаг шүү хүн. Тэрс амар гоё наа. Байраа олцсон болохоор юу ч амар гоё. За юу ийцхан guys. За өнөөдөр бол нэг айгу busy өдөр байлаа. Тэгээд өглөө юу чсэн 6-7 цагаас ажил гараад тэгээд ажил нэг 3-4 үс таруу. Тэгээд тарчаад ахыхаа байрнаас чимдаа юу өөрийнхөө бүх юмныг аваад тэгээд ахаар ахын машинаар хургуулээд тэгээ юу ч ингэж шинэ гэртээ ирсэн байна. Тэгээ яг одоо би гэрээ харуулахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл it's so messy because like ингээд би дөнгөж ингээ орчоод байж байгаа учраас амар юм тамраг байна. Тэгээд уусаа болроо ирээд манай хайр ирэхэд би тэр нэг төвкнөө нэг айтайхан болсны дараа юу нэг гоё ингээ тавьж байгаа нэг гоё юм яриад тэгээ ингээ лайв хийнэ. Гэхдээ лайв ч байгаа би влог хийнэ гэж бодож байна. Тэгээд юу ч гэсэн зүгээр яг одоо байгаа сэтгэлээ хэлэхэд бол яа ингээд like ингээд миний ингээд хамгийн анхны удагийн ингээд нүүгээд те одоо гэрийнхнээс хоол хүмүүсээс хоол хайртай хүмүүс татны хүмүүсээс хоол ганцаараа ингээд чимдамаа ингээд чирээд те миний хайрч тэгээд байхгүй ингээд өөрөө ингээд 4-5 хоног байр айсны эцэд ингээд байр олоо те тэрэндээ ингээд бүх юм авчаад ингээд ороод тэг ингээд байж байгаа нь надад үнэхээр тааламжтай байна. Яг үнэхээр сэтгэл хангалуун байна. Яг одоо л би яг үнэхээр л яг одоо амьдрал яг одоо ингээд эхэлж байна л гэж бодож байна. Яг тэгж бодогдож байна надаа. Ингээд бүх юмыг одоо ингээд энд ус тавилах баг опсоо заяа. Тэгээд бүгдийг ингээд доороос нь эхэлж байгаа учраас юу ч гэсэн чадна гэдэгт бол итгэлтэй. Тэгээд үнэхээр гоё байна. Тэгээд ингээд юу ч гэсэн эхний 7 хоногийн влогоо ер нь бол энэ хүрээд дуусгая гэж бодож байна. Гэхдээ яг одоо нэг локейшн бол Жамшилт байр авсан байгаа би. Тэгэхэд бол барьцаа, monthly fee бол хийх бодол надад яг одоохондоо бол хаалга. За тэг юу ч гэсэн